Өнөөдрийн хичээл бол түргэн хоолны згастрын гадаа машин дотроосоо захиалга өгөхөд хэрэглэдэг түгээмэл хэллэгүүд. Хамгийн түрүүнд ажилтан танаас юу захиалахыг тань ингэж асууна. He. Can I take your order? Хариуд нь та. I would like to order. Буюу би захиалмаар байна гэд цааш нь захиалах зүйлийг хэлнэ. Түргэн хоолны газар хоолнууд ихэвчлэн дугаартай багц байдаг. Багц хоолыг combo. Эсвэл meal нэрлэнэ. Жишээ нэг номерын багцыг авъя гэвэл Can I get the number 1 combo гэж хэлнэ. Эсвэл 3 номерын багц авъя гэвэл I will take the number 3 meal гэж хэлж болно. Хэрвээ та хоолндоо сонгин эсвэл өргөст хэмэх хэлмээргүй байвал No гэдэг үгийг ашиглана. Жишээ нь сонгингүй гэвэл No onions please. Харин нэмэлт сүмс эсвэл кетчуп амаар байвал Can I get extra ketchup? Буюу нэмэлт кетчуп авч болох уу гэж асуугаарай. Уух зүйлийн хэмжээг хэлэхдээ small, medium, large гэсэн 3 үгийг ашиглана. Дунд зэргийн кол авъя гэж хэлэхдээ You will have a medium coke гэж хэлнэ. Харин том спрайтай хамт авъя гэвэл With a large Sprite please гин. Заримдаа цэсийг харж амжаагүй байтал ажилтан асуух тохиолдол гардаг. Энэ үед надад хэсэг хугацаа өгөөч буюу төр хүлээгээрэй гэж хэлэхийн тулд Can you give me a minute please гэж илтгэр хэлээрэй. Эсвэл I need a little more time гэж хэлсэн ч болно. Машинтайгаа байгаа ч гэсэн зарим газар дотор орж идэхүү авч явах уу гэж асуудаг. Тэд Is that for here or to go гэж асуувал та авч явна гэдгээ хэлээд догоо please гэж хариулахад л хангалттай. Захиалга өгч дуусахад ажилт нь өөр зүйл авах уу буюу Will that be all гэж асуудаг. Хэрвээ өөр зүйл авахгүй бол That is it. Thank you. Буюу ингэж боллоо. Баярлалаа гэж хариулаарай. Эцэст нь ажилтан таны нийт үнийг хэлээд дараагийн цонх руу явахыг хүснэ. Your total is $12.50 at the next window. За ингээд та дараагийн цонхон дээр төлбөрөө төлөөд хоол авах нь байна. Баяртай.